Зохиолч Стенү. Сувилагч 12 дугаар хэсэг. Найзууд нь маш их согтож нүдэн дээр үнсэлцэн бараг л залгалдаа давх нь холгүй байсан тул Базар "Өөр нь харьдаг юм билүү? Энд би илүү юм шиг байна" гэж бодсноо нөгөөдөлд хандан "За хөөгшин чинь явлаа. Хүүхдүүд эзгүй санаа зовоод байна" гэхэд самдан эрдэнэ хоёр "Суул да. Сайхан ууж наргий. Цогтуу машин барьж яваад дэмэн штэ" гэцгээсэн ч Базар "За зүгээр дээ. Дүүгээ дуудчихъя" гэж учирлан хэлээд явжээ. Хичнээн жишил арх уусын бүү мэд. Гэтэл тэгтлээ муудаагүй байсан болохоор Базар дүүгээ дуудсангүй шууд гэрлүүгээ давхичихв. Саруулыг хонсон байж магадгүй гэж таамагласан нь ёсоор болж машин зогсож байгааг хараад зогтуулсан "Охин ийм нь гомд очихгүй дээ. Орох уу яахав? Гэхдээ би оролцоод юм үздээ." Базар хэсэг бодлогошин сууснаа "Буудал олж хонолтой биш" гэж бовтнаад дүүгийнх рүүгээ давхиж хаалгыг нь цогсоор ормогц "Ах нь дүүтэйгээ ганц юм уухаар ирлээ. Тэгээд харьлаа" гэж шахамдуулсаар ганцхан хундаг ууж хаydаад тасарсан дур үзүүлэн унтаад өгчээ. Хөдлөх бүр доогуур нь шархиран өвдөж өдрийн чимчигнэх шиг болж байсан ч сувдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан өглөөний унд бэлдэж зогсоно. Аав хүрээд ирэх үедээ гэсэн бяцхан айцтай байсан ч "Мэдвэл мэдээ. Үннийг л хэлнэ" гэж дотроо зориглон байлаа. Тэгээд ч аав нь түүнд олон юм хэлж өгдөггүй бөгөөд хаяг халамцуухан үедээ "Миний охин мундаг шүү. Охиндоо элдэв юм хэлж зааж зааварлахгүй. Өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хинээс ч имээлгүй хийж гэж байгаарай" гэдэг аж. Сувдаа өглөөний цагаа бэлдэж дуусаад цаг харвал 7 өнгөрч байлаа. Тэрээр зөөлхөн гიშгэлсээр өрөөнд орвол Саруул жигдхэн амьсгалан сайхан унтаж байх тул "За сэрээхүү эсвэл унтаад үлдгүү" гэж бодон хэсэг харт суулаа. Өтгөн хөмсөг, урт сармус, гэл хархан ус, цайвар царай. Гүнжинлээс хагас зухих булчинлаг цээж, өөрийн ирэхгүй хайр хүрэн дур хүсэл нь өдөөгдөж өөртөн шургаад орчихмоор санагдсан ч "Хэсэг унтагтээ. Юутааж анарыг сэрээ" гэж шивгнээд бослоо. Гэтэл урьд шөнийн янаглалын улмөр салтаагаар нь шархиран өвдөж өөрийн ирэхгүй ялж орхив. Саруу сэрэн өндийж "Өө, чи юу болов? Таныг сэрэх гэснээ сайхан амарч байхаар нь харин хүлээвгүй гიშгээд" гэчгээд нүүрүүд нь халуун оргин ичингүрэн зогсоход охины туйлын игдүүтэй өхөөрдөм төрхөнд өөрийн ирэхгүй хайр хүрэн ухсгийн босоод ингэртэй наан тэрвэрч балбар муруулнаас нь бурам амтлах лугай адил шунаглан оцов. Гэнтийн энэ үйлдэл сувдаад туйлын татаас санаагдан ингэрт нь улам наалтан дэмүүлэхэд цээжнээс нь бомгор хөхнө гжигдэн Саруулыг байж адтал догдлуулж "Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Яг л далайн сувд эрдэнэ шиг" гэж шивгнээд цамц руу нь гараа шургуулan тормосог зөөлөн арсыг нь зөөлхөн илнэ. Гэтэл цаад өрөөнөөс анар алхлан ирэх дуулдаж хоёул сандран сувдаа санд мэнд өрөөнөөс гараад хаалгаа хаачхав. "Өнөөдөр Саруултай уулзан хоолнд орно" гэж бодох бүрд нэг тийм үгээр хэлэх аргагүй таадаа мэдрэмжинд автан юу өмсөх хэсгээ шийдэж чадан зогсох Цэлмөн өглөөжин толны өмнө эргэлдэв. Ээж аавынх нь айл хэсэлд бүр даамжран найзуудтайгаа дарвсан уу яасан оройхон сум руугаа явснаа хэлж маргааш үдээс нааш ирэхгүй гэж зурвас бичсэнийг уншаад "Энэ надад өгсөн бурхны бэлэг байж болох юм. Саруулыг гэртээ урьж гарын холоороо дайлвал мөн гоёо" гэж бодоод бос могц хөргөчнөөс мах гархан гэсгэжээ. Өмсөх хувцсаа тэр бүхэл дотор хувцаа хүртэл тунжиг догдлон байж сонгов. Намхан дуу нуруу жижигдэр хөхтэй л болохоос биш зурсан юм шиг тэгш гоолыг би шулуухан хөлгээд Цэлмүнд гоо үзэгслэн хангалттай би. Одоо жоохон зориг нүүрмэг байдлал нэмчихвэл болох нь тэр. Саруул 10 цагийнхаа тариаг нэгдсэн эмнэлэг дээр хэлэх бах та. Амдаж очиод гэртээ авч ирж тухтаахан хийж өгнө
гэж шийдээд бууцны мах яарвчлан татаж сүйдээцээ чаналаа. Богинохон ч гэсэн тэр тэврэлт, тэр үнсэлд шөнийн сексээс илүү маш гоё мэдрэмж өгсөн болохоор Сувдамаагийн зүрх улам хурдтай догтлон цохилж, сэтгэлд нь гал халуун хайр дүрлзэн асна. Анарын хамт саруулын машинаар сургуультай хургуулж явахдаа яг л түүний эхнэр болчихсон юм шиг хөөрөн баясаж инээмсэглсээр байв. Машинаас бумагц "Яраарай" гэж гараараа дохин хэлчихэд эргэн харан далласаар гүйж одов. Саруул мөн адил догдолсон хэдий ч зүгээр л охидыг гинэн шохоорхол байхаа гэж хаширлан бодно. Охид эхэндээ яг л тийм догдлом уйран байдаг. Гэхдээ Сувдаа арай л ондоо. Бусдаас онцгой юм гэж бодсоор буудлын руу давхилаа. Утсанд нь жинжин дуугаран чадууд ирэх нь Сувдаагийнх гэдэгт итгэлтэй байсан болохоор золигч нь хичээлээ хийхгүй утсаар оролдоод гэж инээмсэглсээр өрөөндөө ороод шууд л шүршүүрлүү зүтгэв. Шайган асгарах бүлийн усан дор зогсохдоо урьдчиланы янаглал эмзэг ариухан Сувдаагийн ялдам гоо биег төсөөлөгдхийн төдийдэл бахархлан чимчим лугшин өндийгөөд ирлээ. Аргач үгүй юм да. 20 гаруйхан настай эдэр залуу. Цэлмэг 10 цаг болоход 30 минут дутуу байхдаа л амтлаг бууз шинэ ногооны салаад бэлдэн цай чанан халуун савын дүүлж орхиод хоцорчихгүй гэж яарсаар эмнэлэг дээр ирлээ. Саруул руу зурус бичсэн боловч хариу алга. Өөр хаалгаар орчихгүй гэж санаа зовнин ийш тийшээ хянамгаа ажин машины зогсоол дээр зогссоор байв. Өнөөдөр зулаа ээлжтэй байгаа. Саруулд мэдэгдэхгүй орчих бол тэр л тариа хийж таарна. Гоё биетэй, нуруулаг, гойлог бас яриа хөөрөө сайтай нүүрэмгий болохоор эрчүүд ямагт түүн татагддгийг Цэлмэг сайн мэднэ. Тэгээд л санаа зовнсан аж. Удсан дуугарч яран авбал Саруул залгаж байв. Өө бурхан минь. Цэлмэг сэтгэлийн гүнээс уулга алдаад байна уу? Хоолой нүглэлэг чичирхийлхийг анзаарч тайвширхаг гэжээ. Байна. Чи хаана вэ? Тариа хийж өгөх боломж байна уу? Би хүлээж байна гэж сандран хариулчаад нүүр нь часвлаан ичиж хүлээж байна гинэ. Өө энд хүнд хэлсэн юм аа. Эмнэлэг дээр л ирж байна. Тариа хийгээд өгье. За. Хаана очих вэ? Нэгдсэн эмнэлгийн зогсоол дээр. Ээлжиндээ харсан зулаа үе цонхоор шагалзан машины зогсоол руу хараа тавина. Тэр өнгөрсөн шөнө огтхон ч унтаагүй. Эргэж хөрвөөсөөр үүр цайлгажээ. Өнгөрсөн бүх амьдралаа шүүж, тунгааж, эргэн дурсаж үзв. Бүх зүйлд нээлттэй нүрэмгий ялангуяа таалагдсан эрчүүдтэйгээ ингэр зөөрүүлэх туйлын дуртай явж ирэхдээ эсрэг хүйстэндээ хизээч унан тусан дурлаж үзээгүй аж. Яг л ихгэрэл цацруулан харваж одох од адил төрхөн зур тэмүүлээд л унтарч орхино. Жухам яагаад? Өөрөөсөө хідэнтэй ингэж асууж үзв. Дунд зурвалд байхаас л хөөрхөн царайлаг гоо сайхан биетэй төрсөндөө өнгөрөн эрчүүдийн анхаарал дор явж ирснээ бодохоор хэтэрхийн омог бардан байжтэй гэж өөртөө харуулсан. Гэтэл үл таних залуу түүний дотор сэтгэлээс гарахаа байж орхив. Түүний өмнө эвгүй байдалтай харагдсандаа гутран зөндөө уйлж би түн дурлцлаа гэж үү хэмээн зүрхээ чагнан өөрөөсөө хідэнтэй асууж үзлээ. Бодол санаанаасаа арчин хаяхыг оролцсон ч цоо ширтэх урт сормостой томаалагнууд хаашаач харсан өөдөөс нь мэлмэрхэн хэцүү. Тариан дээр ирэх ёстой. Тэр үед эвтэйхэн ярилцаж болсон явдлыг багц чадвараа цайруулахыг оролдъё гэж шийдэн бие галбараа илүүц тодруулах үед богино хормойтой цагаан халаад сонгон өмсөөд цонхоор байн ширтэн зогсооно энэ аж. Гэтэл нүдэнд нь цэлмүү харагдах шиг болов. Лавлан харуул нээрэл цэлмүү хэн нэг хүлээх хайтаа машины зогсоол дээр нааш цааш холхон алхана. Өнөөдөр амрах ёстойсон. Хэнийг хүлээх юм болоо? Арай Саруулыг. Үгүй. Цэлмүүнд тийм зэрэг байхгүй. Бодсон зүйл ёсоор болж том хар жип ирж зогсон
Саравл бууж ирээд Цэлмүүнтэй найрцаг гар барин хэсгийн марилцаад машинд хамтсан давхин уджээ. Зулаагийн өвдөг сулран сун тусснаа. Цэлмүүнэ. Цэлмүү. Чи чадлаа гэж үү? Гэхээс өөр юу ч эсгэлж чадав. 12 дугаар хэсэг төгсөв. Совилагч 13 дугаар хэсэг. Базар 8 цаг өнгөрмөгц гэртээ ирж бага охиноо сэрээгээд Совдагийн ирээдүйн талаар санаа зовнон бодолд автав. Залуу насндаа ёстой зураг шиг охтыг тэрэг шиг дайрч авснаа бодохоор Саруулыг зөв төвч дотроо огныг минь шаргалуулж гуниглуулахгүй хүн шиг эвэ олчхоос өвлээ гэж санаашран нэг бол ер нь багаасаа хайр дурлалын амт заримдаа асгарах нулимс шиг шорвог, заримдаа дэлгэрэх цэцэг шиг өнгөлөг байдаг болохыг мэдээд авчихсан дээр гэж бодно. Ямар тач эцэг хүний хувьд энэ бүхэнд эерэг хандаж охиндоо чадах ятгаараа туслая гэж эцэст нь шийдэв. Ингээд Эрдэнэ лүү залгалаа. Байна уу? Байна. Хаана байна? Гэх Эрдэнийн сөнгөдөх сонстов. Хаана байх вэ? Гэртэл байна. За, жаргаж өгөхөд л хэвдэж байна уу? Нөгөөдөл явж гсэн. Ажилтан байх. Би сая буудалдаа ирээд л амарч байна. Та нар хизээ буцах вүлээ? Өнөөдөр амжихгүй бахаа. Маргааш буцах юм болов уу? Би сайн мэдэхгүй байна. Чамтай ярих юм байна. Манад хүрээд ир. Эсвэл би очиод авчих юм уу? Өгшин чинь алхаад орчихъя. Би хаагаас эргэе. За окей. Хоол игээд хүлээж бай. Цэлмүүн манад очиод тариагаа тухтаахан хэлэгчих гэсэн болохоор Саруул татгалзаж чадсангүй. Ирчүүдийн нийтлэг арын шиг юм хойно Совдааг бодвол дурлаж мурлаж сүйд болохгүй аятайхан охин байна гэж бодсон нь мэдээж. Дурлахгүйгээр үнсэлцэн гэдэг урайтай хүн л дээ. Бэж дарга сайд аятай энэ тэнд дайлуулаад л гэж бодсноо. Цэлмүүнэ. Бууз үнэхэр амттай олжээ. Гэнэтхэн эмээгээ санчглаа. Их л төстэй амт байна. Баярлаа. Зүгээр дээ. Сэтгэл шингэсэн ямар ч хоол амттай болдог. Гэснээ энэ үгэндээ ичүнгөр нь тонгооход тэр ч үнэн шүү. Хайр шингэсэн хоол бүр амттай. Барив ноосон цамц өмд өмссөн Цэлмүүний биеийг улам тодтогож тунчиг гойлог үзэгсэлэнтэй харагдуулна. Бас түүний нүд эрвэл зэдэл анивчих бүрээд яг л эрвийх луга санагдаж эрэхгүй сэрлэн хөдөлсөн Саруулын эргэтэн яах ихийн зургүй хад урж орхив. Гэртээ өрсөн Цэлмүүний санааг гадарлаж бийж шуудхан тэрвэрч авах арай л ёс зүйгүй үйлдэл тул тэсгэл хэрэгтэй. Цэлмүүний өрөөнд орон дээр нь тухтайхан хэвдээд дуслаа залгууллаа. Гар нь сурмаг хөдлөх бөгөөд биеинд нь хүрч шүргэх төдийд гойхон мэдрэмж төрнө. Тэр ягаад ч юм энгэр задгаад цамц өмсөж цагаахан мууманд бултааж хөхөвчгүй бололтой товчин товайна. Саруул эмэгтэй хүний цэвэрч байдал бас нэг тийм аятайхан үнэрт тун дуртай. Тэр бүхэн Цэлмүүнэнд маш тод мэдрэгдэх аж. Жинжин дугуйсаар утсанд нь чат ирсээр байгааг анзаарч харвал мэдээж Совдагийн санаа тавьсан зурвсууд байв. Тариагаа илууж байна. Хижээлдээ анхаар гэж биччихэд Цэлмүүнийг эгцлэн харвал цаадхан дальцчин тонгоо хаж. Үнэхээр дажгүй охин юм а гэж бодохтой зэрэгцэн тэсхийн аргагүй үсэл сэрлэн дахиад л өдөөгдөв. Уурагшлах зам нэлэхгүй ч гэлээ хаяахан галгаарсан богинохон учрал гоё байдаг. Саруул тийм л юм бодож хэвтлээ. Ямар тач тариа дуусаг гэж дотроо шивнээд нүдэн анин төвчин хэвцээр байв. Цэлмэг агаарт ажуухан алхасаар базрынд очиход үлээлэг шаардсан байсан нь засарч биеийн хөнгөрөн сэргэж орхив. Ормогц хоолны үнэр хамар сэт татам хангалахад өөх гэнэт өснө мэдлээ. Ямар гоё үнэртэж байна. За, шаарталт хэр байна да. Сайхан гуралтай шөл бэлтчихлээ. Алив гадуур хувцаа дайлаад ийшээ суугаач. Гээд базар хоол аяглан ширээнэ тавив. Аалхаад ирсэн чинь гоё болчихлоо. Одоо архи болий. Тохируулж уул гайгүй шүү дээ өгнө.
Хоёул нэг том аяга дүүрэн хоол идээд хөлсөө урсган пүү па гэлцэн сайхан яг л эхнэрээ минь хоол шиг санагдчихлаа. Шөнийн бүс хүүчүүд бас эхнэр шиг ч юм байсан уу гэж базар өгөөдөн пар инээлдэн хөгжилцгөө. За энэ яг эрдэнэ. Чамтай нэг чухал зүйл ярих гэсэн. Юу юм? Танаа нөгөө дүү чинь ер нь хэр залуу? Сар улуу? Дайжгүй шүү дээ. Уухаалаг, жудагтай, өөрөвч гэдэл том боломжийн хүү дээ. Тийм үү? Өөр чинь манад хонжээ. Би ямар залуу зандаа явж үзээгүй ш. Охиноо хорж цагдаж, загнаж дүрмдэлтэйж биш. Дими савсаг юмнуудтай л зарвал тийм хүн биш ээ. Чи ухаалаг байж чадвал сайн хүргэнтэй болно. Зураа дав хөгшөн. Базар хөгжилтэйгээр чанга нээснэ. Зураа далавмаар байна. Надад ч таалагдсан. Харин яаж? Өнөөдөр гэртээ урьж хаж. Харин орой 10 цагаас дуусал тариатай. Тэрийг нь энд хэлгийг харах чарга юу вэ? Тэр бололгүй дээ. Харин чи дагуулад ир. Тэгв үү? Окей, болно. Бид нар маргааш боцохгүй бол болохгүй. Ажил бүр залгардлаа. За тэгвэл тохирлоо шүү. Зэлмэн үе дуслал руу хараа тавин юу хэлэхээ мэдэхгүй хавжигнан сув. Ягаад ч маань нэх гэхээр л гацаж түгдрэх гээд болдоггүй. Гарынх нь алга хөлрөн зүрхэн цээжинд багтаж чадан цоглож бүгсэн бие нь халуун шатна. Үнэхээр л дур хүслэн дээд зэгтээ тулжээ. Үүтрээ нэрвэн нь норж чийгтэж орхиж. Саруулыг сэм харвал нүдэ анжигсан хэвтэн. Тэр зориглон босоод нэрэ хөлөгч нэг үзээд орхи. Шархан хэрэг итгэж байна. Хараатхай гэд өрөөнөөс гарснаа төдөлгүй хайрцагтай эмийн сан барьсаар орж ирэв. Саруул юу ч үл дугран хэвдэх тул хөлөгч нь хараатхай жоохон цаашаа гэхэд за тэгдэ. Саруул цаашлан займчин хэвдэхэд Цэлмүүн түүний амьсыг тайлан болтыг нь задлан гайгүй байна. Гэхдээ шархан сайн анаг бололтой. Дахиж хэд хоног тариа хэлгсэн нь дээргүй юу гэд ариутхан цэвэрлэж эхлэв. Завтаа бол ингээд дэмжлүүлээд байгаад л баймаар байна. Даанч ажил хэцүүдлээ. Маргааш уцнаа. Цэлмүүний гарын салган нь зүрхээр нь шив хэдэл хатгах шиг болж явхан дээ гэж гунигтаяа шивнэлээ. Гэнэтхэн нүднийх нь аяга дүүрэн нулимс мэлмэрч бүрлцээд ирэв. Арайч чүү боолтоо дуусгаад ухсгийн эргэж угаалган өрөө рүү орчихов. Ямар тач жоохон тайвширч зориг орон буцаж ирэхэд дусал тусаж байлаа. Эр хүнсэн бол төрүүлж алхам хийгсэн гэж бодсоор тариаг салгах үед Саруул үндийн мөрөөр нь тэврээд уруулнаас нь шимэх төдийдэл ухаан санаа нь өөрөөс нь урсан гарч мансуурч орхилоо. Сувдаа хичээл дээрээ баргал юм хийсэнгүй. Дотн найзууд нь ихэд гайхан би чинь зүгээр үү? Нэг л их мэлмэрж болгошсон хүн. Хүнд дурлцгаа юу? Тэр азтай хүн хин бэ? Хилчгэлдээ, хилчих гэж шалцгаана. Сувдаад сайн хүүгүүд ангид нь төдийгүй сургуульд нь олон байдаг. Ихэнх нь үерхэх санал тавиад өөдтэй хариу аваагүй. Алсаас л харж мөрөөдөж явцгаадаг аж. Тэдний нэг болох өндөр цагаан банд яриан дундуур нь машин тогоо яхтаа болсон байна лээ. Мандвитийг тоохгүй байх нь аргагүй гэж үг хаяхад найз охид нь хөөе чи амаа татаач. Юун үлгэр зохиогоод байгаа юм бэ? Гэх мөртөө сувдаа руу зүтгэцхэн хин бэ? Найз нартай хэлэлтэй хэмээн улаар нь зүтгэв. Тийм хүн одоогор алгаа. Зүгээр л бодлогширч болохгүй гэж үү? Гэж сувдааг итгэл мудаахан хэлэхэд нөгөө банд худлаа. Дэлгүүр чин хамт байсан гэсэн мэт дээ. Баахан хүн зодсон сург байсан гэж хэлэн суудааг бүр их хичээж найз охид нь нөгөө ховж банд руу дайрцхан охид чиг хов базаад муухай штэ. Иймдээч найз охин байхгүй байгаа штт гэцгээв. Сувдаа ихэд ичиж байсан ч Саруултаа ямар нэгэн сэжмэр холбоотой болсноо улам ихээр мэдэрч маш их догтлон суудал дээр өндөлцөн байхуд охин насаа үдсэн шөний цэнгэлийн улмуур бүгсэн биеэр нь улам бүр чимжигнэн шархирсаар байв. 13 дугаар хэсэг төгсөв.
Цэвлэгч 14 дугаар хэсэг. Тэрхэн зур ухаан санаагаа гээж орхисон цэлмүн чухмал сансарч жингүүдэх аятай гүн таашаал давтан саруулын ингэрт наалтан зүтгэлээ. Юу ч болов гэж бодсоор бие зүнд нь хаяв. Заруулын зөөлөн үнсэлд амруун шуруулан орж ирэх хэлнийхэн чичиргэн гарын зогсоозаагүй бүх биеэр нь тэнүүчлэн элэлт үнэхээр гайхалтай мэдрэмжинд автуулж өөрийн ирэхгүй хэмээн гин шиг цэлмүн би үзээгүй шүү хэмээн шивнэж орхив. Саруул зог тусах шиг болсноо үнсэлт элбэлт нь алуурхан багассаар цааш хөндөрн намж болчихов. Цэлмүний дур хүсэл маш их өдөөгдсөн болохоор цамцаа тайлан цээж нүцгэрхэд Саруул цэлмүнэ чи бид хоёрын дунд ийм зүйл болох учиргүй санагдлаа. Чи хожим харамсах бах гэж зөөлөн шивгнээд цамцыг нь өмсгөх гэж оролдов. Цэлмүн би бусад шиг гой сайхан биетэй бишээ гэчгээд зовон алаг нүдэндээ нулимс мэлмрүүлэн уйлахад Саруул чи үнэхээр сайхан эмэгтэй. Ариун нандин бие хайртай хүндээ өгөхөн дээр шүү. Хайр хүсэхгүй чамаас. Гэхдээ би хүсэж байна. Саруул ахаад л түүнийг өөрлөгөө татан тэрхэд цамц мултран унаж хөмөрсөн аяалуугаар жижигхэн хатуу хөөхөн сэрийнх нь хэмбгоогч тэсэх аргагүй үзэглэнтэй харагдан айхлан зүтгэлээ. Цэлмүнч бие өгөхөөр нэгэнтээ шийдсэн болохоор өөдөөс нь зүтгэн ингэрт нь наалт хойд Саруулын гар өмдөйг нь шувдлан тайлчгаад үтрээг нь зөөлөн гижигдэн элбэж дээрээс нь дараад зогсоозаагүй оцож гарлаа. Ухаан санаа нь ахаад л гэн дум болж орилмоор гиншмэр чим шиг ербөсөн мэдрэмжинд автсан цэлмүн нүдэ анин уруулаа хазлан гин шиг зураа хувцаа талаасаа гэж тажаадан бодно. Хүсэл ёсоор болж Саруул цамцаа тайлан шидлэхэд булчинлаг яргаа цайжин илгарч өмдөө шувталахад хөвчөрч гантайсан эрэхтэн гоцолцсон гарч ирв. Ой хэмээн анхудаа эр хүний бахархлыг харсан цэлмүний салтаа эргэнэж үтрийн жинжигнэн нойтгонож орхив. Хар зөнгөөрөө хойш налан хөлөө атын алцайхад Саруулын эрэхтэн үтрийн өмдгийг нь шүргэн хүрэлцэхэд хэмээн урдаар уянгалуулан гиншээд хөлөө улам алцаалган хавчигналаа. Саруул жохны бомбон хоёр хөхийг ээлжлэн хөхөн өсөж байснаа төвчээр нь дуусах бололтой эрэхтнээ барилан цэлмүний үтрийг хэдэнтэй өрөн дасгаж байснаа амсрыг нь яран зүтгэлсээр орж авчихв. Доогуур нь нийгэм тасрах шиг болсноо маш их өвдөлт мэдрэн төвцсөн хэдий ч яаж чадалгүй яолон морилцахад Саруулын эрэхтэн улам гүнлүүн тэмүүлэн шургалаж нэгэн хэмээр бүлж эхлэв. Цэлмүн ингэж өвддөг бахны гэж бодон шүд зүүн тэссээр байсан ч өөрийн ирэхгүй бие чангалан морилцсан мултрах гэж оролдов. Ашгүй Саруул эрэхтнээ сугалснаа цээжиндээ улам шахан тэрч зогсоозаагүй үнсэн элбэж байснаа цаас шажигнуулан бэлгэвч задлахын сонстов. Өвдөлт арай л багсан бөгсөн биеэр нь халуу дүүгэж эхлэхвэд дахиад л нөгөө хатуу зүйл өдрөөр нь яран орж ирээд бүлж эхэллээ. Саруул хөх бүхсийг нь зогсоозаагүй элбэн базалж шуугтна. Чи ямар гоё юм бэ? Хэмээн шивнэхүйд түүний амьсгал чихийг нь гижигдэх шиг болон өвдөлт биш ербөцийн таашаал болон хувирахад хэмээн өөрийн ирэхгүй тачаадан гиншиж гарлаа. Саруул бүлэлтээ улам хорцгах зураа би суллаа чангалж болохгүй гэснээ хөлийг нь улам дээш өргөн өвдгийг нь мөрлүүн шахаж өөрөө өндийн улам лав оруулан таш дуухадан айхлан бүлсээр хэмээн уртаар уйглаж цэлмүний үтрээ дотор нөгөө хатуу эрэхтэн хэдэнтэй гөрвөлзүүлээд айжмаа сулрах шиг боллоо. Түүний хөлийг буулгаад үсийг нь хойш элбэн нөгөө гараараа хөхийг нь атгалаж доошлуулан өгзөг уяыг нь зөөлөн таалахад салтаа руу нь шархирч өвдөх нь үгүй болж дахиад л гоёхан мэдрэмжээр бэлхаж эхэлжээ. Зовдоо хичээлээ тараад нэг чигт явдаг хоёр найз охинтойгоо алхана. Найзууд нь
Хичээл дээр Боёно юу яриад байсан бэ? Чи хэлэхгүй мүү? Нэрийг хэлчихэл дээ. Нуугаад гэлцгээхэд Совда хөөрхөн царайндаа инээмсэглэл тодруулан нэг ахтай танилцсан. Гэхдээ тэр хүн намайг тоох эсхийг мэдэхгүй. Ахаа, хидтэй юм. 3-4 дотор нийцдэг гэнлээ. Бас халамжтай ч байдаг гэсэн. Бид хоёр танилцуулчихал даа тэхүү. Танилцуулнаа. Намайг вэрхий гэхгүй бол би эхлэлтэй нэш. Өө, манай Совда хайртай болчихож. Бодвол их гой залуу ах та харах юмсан. Тэд инээлтэн ярилцаж явсаар за баяртай чат бичээрэй гэлцэн салцгаав. Совда сая уужран амьсгаа авч алгах тоолн шархиран байх өвдөлтөндөө тэр шах биш харин ч нэг гой санагдан саруулын дүр төрхийг сэтгэлдээ төсөөлөн алгасаар гэртээ орлоо. Охиноо нүүр дүрэн инээмсэглсээр орж ирэхэд нухацтайхан ажигласан базар дурлжчихжээ охин минь. Энэ сэтгэл нь сэвтэхгүй хэргүй тунгалаг хэвээр байгаасай гэж өхөөртөн бодсноо Эрдэнэт хандан би ерөөсөө шийдлээ. Чи тусал. Эрдэнэ чухам юу хэлээд байгааг шууд ойлгон толгойд охиод дөөж гарсан эрчүүдийн арга ухаан ямар байдгийг үзүүлээ. Энэ хоёр эрднийг нийлүүлье гэд инээмсэглэн суух нь энэ санаа түнд тун их таалагдж байгаа хэвээр харагдана. Шүршүрт орохдоо эр хүний нүцгэн биеийг анхудаа ичингүрэн харах цэлмүний дур хүсэл ахаад л өдөөгдөн шуугтан амьсгаадаж тэвэрт нь эрхлэх гэж зүтгэнэ. Эрчүүд эрхтний хөхүүлэх дуртай байдгаа гэж зулаагаас олонтоо сонсож байсан болохоор зариг муутайхан атгалан доош сун амандаа хүргэн долоож үзв. Саруулын бие чангаран айглахыг сонсоод улам зариг орон баг багаар чангаран шудал шүрмсэн овоож тавих эр бахархлыг улам лав өмхөх гэж оролдсноо нулимс цэйлэгнэн хагасанж энэндээ шантарсангүй улам гүн хөххийг хичээнэ. Саруулж тун таатай байгаа бололтой үснээс нь зөөлөн атгаад өөрлөгөө шахан таазаараа хөдлөж эхлэв. Өнөөх хэрэгтэн улам хатууран гозоож аманд багтахгүй шахан болсон ч цэлмүн чадхаараа хөгсөөр л байлаа. Саруулын төвчээр барагдав бололтой түүнийг дээш өргөн өгснөөс нь дэмнэн газраас бараг өндийрүүлэн эгээл хүүхэд аятай ингэртэй шахан наагаад уруулыг нь хүчтэй оозон өнөөх ер бусын гайхалтай мэдрэмжинд ахиад л автаж орхисон цэлмүн хэмээн ялдам хоолоор гиншиж эхэллээ. Саруул түүнийг тэрсэн чихээрээ өргөсөөр өрөөнөөс гарan үнсэлтэй үл зогсон алхасаар орон дээр ирээд даран унав. Хоёул амьсгаадан гиншиж дээр дороо орон хөлбөрч нэг мэдэхэд цэлмүүний салтаа руу шунгасан саруул үтрээ болоод бэлгэн уруул хэлүүн шунаглан долоож эхлэн дур тачаалтаа бүрэн автан ямар гоё юм бэ хэмээн эрэхгүй гинших охины дурын шингэн ялгаран норж орхив. Өөлөх юмгүй гойлог туранхаа би цагаан зөөлөн арьс талмарын ширтэх 100 алан нүдгээд үзэсгэлэн төгс охины норж найдгансан үтрээлүү нөгөөх л хадуу том хайрхан тэмтчин зүтгсээр орж ирэхэд аанал айхтар хүчтэй өвдөлт мэдрэгцэн ч уруулаа хазлан нуруугаараа хотолзон хөхөө улам дэлгэн өөдөөс нь тэмүүлсээр л байв. Таш хэмээх дуу өрөөнд нурглан лав залгуулсан залуусын янаглал улам хүчээ аван хэсэг үргэлжилсний дараа саруул эргэтнээс углан бэлгэвч углах зураа цэлмүүнийг алган дээрээ бөмбөрүүлэн эргүүлж дөрвөн хөллүүлээд араас нь хэлээ. Юутай гоё мэдрэмж вэ? Таашаан дээрээс нь зөөлхөн атгалаад араас нь шурган орж ирэх хэрэгтэн өдрийг нь өрөн бүлэхэд өвдөлт нь нэг мэдгтэл халуун шатах гайхалтай мэдрэмжээр солигдсон ичиж эмээхээ аль хэдийнэ гэж оргисон цэлмүүн гоё гэж гиншээдэл шээжих мөрч санагдан ямар нэгэн зүйл сад таван халгин гарах гэж байгаа юм шиг санагдан үүр түр мансууран манарч орхилоо. 14 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Стенү Сэвлэгч 15 дугаар хэсэг. Өнөөдрийг шиг тийм гонигтай дуусаж өгөхгүй байсан өдрийг хизээч үтсэнгүй.
Хэдийгээр хамгийн дотн найзан ч гэлээ саруулыг нүдэн дээрээс нь шүүрээ дэвчих шиг санагдан цэлмүнд үнэхээр атаархаж хор шарн хөдлөж байлаа. Зөндөө олон гой залуус санал болгоод байхад огт тоогоогүй хатлаа. Миний дурлсан хүнд сэтэн хаян гинэ. Хэмээн бухимдэн суух зулаагийн дэргэд ирсэн ахлах сувлагч туяа. Хөөе хөөрхнөө. Өнөөдөр юу болчихов? Гүлэрсэн амтан л ах чинь. Зүгээрээ сэтгэл санаа жаахан тийм байна. Туяагийнх махлан миран таарсан болцгор цагаан хөөхөн халаатны цаанаас энгэр төрөх том сэргэр хөхөө бултгануулан инээснэ. За чил болсон хойно хүнд дурлаа биз. Уг нь манай зулаач нь ёстой л гүн шиг сайхан охиндоо арай залууга өөрөөх нь булаалгачихсан биш үсттэй. Дэснэ ахаад л хөхөөх сэгсжүүлэн тас инээлээ. Туяагийн сүүлийн өгүүлбэр хор шарыг нь улам хөдлөгсөн тул зулаа ухсхийн босоод нүрээ улалзуулан ахлахаа тийм бишээ. Өвөө мань тар байгаа. Тэгээд л за уучлаарай. Өө чин дахиад чилээр хэев. Үгүй л дээ. Зүгээр л сэтгэлд нэг юм тэглээд хэмээн булзааруулахад туяа. Орой нэг газар жоохон суух юм уу? Эртэд манад хөвтөд гарсан 2 даг залуу урайд байна. Би цагил та. Зулаа тэр шангуй гараас авцснаа. Зав юу болох нь? Ярин байж болъё. Гээд гарахад ахлах туяа араас нь ярин шүү уцаа нээлттэй болгаараа гэж хашгирав. Ахлахын өвөнд орж авбал өөрт нь тун ашигтайг мэдэх зулаа. За гэсээр цаашлах зураа цэлмүний гэрт очихоор шийдлээ. Саруул цэлмүн хоёрын амраглалд түр завсарлаж бие биенээ тас дэврэн хэвтэх аж. Нойр муутай байсан болохоор ч тэрөө цэлмүний нүцгэн биеинд наалдан анхлан мөнөрт нь мансуурсан саруул төдхөн зүүр мөлөж орхив. Болоод өнгөрсөн бүхэн яг л зүүч шиг санагдаж бие хідэнтэй өвдөлт чимхэж үзээд инээмсэглэн яг энд ингээд цаг хугацаа зогсооч хамсан үүрт хамт байхсан гэж бодно. Саруулын цэвэрхэн царай номорсон хүмсгийг эгцлэн харах бүрээд салтай буян хаваар нь мэдрэгдэх түүний бахархал нэг л гойхон санагдан хэмээн шивнэхэд зовон дуу алаг нүдэнд нь нулимс гүйлгэнэж уртаар санаа алдав. Тэр түнд гүн гүнзгий дурлжээ. Хизээч хинээс ч ийм гоё мэдрэмж авч байгаагүй. Хайр гэдэг яг энэ юм бай. Амттай мөртлөө гашуу. Нэгэнт олдсон боломжийг алдаж болохгүй гэж бодсон цэлмүн өтрээс алдаагаар шархиран хорсож бөгсөн биеийн халуун оргин байвж дур хүсэлтэд автан доош шурглаа. Аль түрүүнээс хойш гуйхасыг нь шүргэлэн байсан гулжиж унтсан эрэгтнийг бацлан аваад мөөгөн толгойг өмглөн хүүхэж эхлэв. Үеийнхэн суглан үзүүрнээс нь уг руу, угнаас нь үзүүр хүртэл шилэмтэн долоож, хуухнах доторх холбирох 2 төмсгийг амандаа хийн сахилга гуйтав. Саруулыг ядарч байгааг мэдж байгаа ч амраад авгадээ гэж бодсон ч эрмийн цэнгэл тэр дундаа хайртай залууга маш их үсэн тачаадна. Саруул сэргүү бололтой нойрмолон яргалснаа. Хэмээн зөөлхөн гиншиж байснаа хуйл тачаалан сэргүү бололтой цэлмүнийг дээшин чангаа энгэртээ наагаад шунаглан оцож эхэллээ. Дөрвөн гулжин унтсан байсан бахархал аль хэдийнээ сэргэн босож чивчиртэл хатуураад өтрээ салтайг нудчин байх нь үнэхээр гойхон. Өнөөдөр бас л зочин ирэх бололтой аав найзтайгаа хоол ундал зэхэд байх юм гэж бодонгоо дэлгүүртээ зогсон худалдаа хийх сувдаа үеийнхэн уцаа нээж үзэн саруулаас хариу хүлээн. Ямар нэгэн зурвас ирэхгүй байгаад бяцхан гомдорховж тариагаа хэлчихсэн. Одоо хэсэг унтаж амраатах юм гэж дөрөвхөн ирсэн зурвасыг харангаа. Ятарсан бэлгүй дээ. Хайр минь сэрмэгц бичээрэй гэж бодон бодолтой баясан суна. Сувдаач гэсэн нойр дутуу хонсон болохоор нүд нь анилдавж жаргалтай бодлоос хагацхыг хүссэнгүй. Мөрөөдөлд умбасаар л байлаа. Дэлгүүрийн хаалга үеийнхэн онголзох болохоор амттай бодол нь төрхөн зүр сарнивч эргээд л тэр мөрөөдөлд автна. Цэргүүд халагдсан бололтой дөрөмт хувцастай залуус олонтой орж ирэх агаад
Өндөр гойлог, царайлаг худалдагч охиныг хараад яриа удан танилцахыг хүсэж буй нь илтэй. Юу хэлэхээ мэдэхгүй бүлтгэн нь зогсох нь хөвгөлтэй. Харин Совда би найз залуутай өөр хүнтэй элдв үг солих нь зохисгүй гэж бодон юу ах уу? Хэр ихийг хэдэн төгрөг гэх мэт жижүүрийн үгс хэлэн тэдний сэтгнийг харж өөр бусад асуултанд нь үл дуугаран нэг хэвийн царай гаргах нь өнөөдөл тун хэцүү байгаа бололтой. Байн гарч орон ус ундаа пив тамхи авцгаах залуус Совдад огтхон ч таалагдсангүй. Угаас цензур өндөртэй охин болохоор хичээл намаа дэлгэн даалгавраа хийж эхэллээ. Өнөөх залуус гадаа машин дуугаад байгаа бололтой сүүлдээ үгээрээ нь олшрон дуушуу нэгсэн ирээ зэрэг үгс хэлэн Совдаг элд өддөж хоргож эхлэв. Эднэртэй зурлах нь дэндүү цагийн гарц тул аврууга залган согтуу хүмүүс төв болоод байна гэж хэлтэл төдөлгүй эрдэнэ орж ирээд энд юу болоод байна? Алив миний охин сандал өгчих гээд лангуу найрд сууж орхилоо. Ажлаасаа тармагц Цэлмүүний байрны гадаа иртэл зогсоол дээр яалтчгүй саруулын машин дөрөөрөө байх нь тэрэ. Ата хорсол уур бухимдал дээзэгтэй хүрсэн зулаа машиныхаа жолоон дээрээс чанга атгалан уурсан суусаар. Цэлмүүн саруул хоёр цэнгэж байгаадаа гэж бодох тусам хөхнийхэн давж хатуурч товойн өдрийн чимчим лугшин эрвгэнэж ной торгон дурын шингийн яалгараад ирлээ. Угаас сэрэл хүсэл ихтэй охин болохоор саруулын нүцгэн цээжин дор өөрийгөө хөрвөөж угаар төсөөлөн гэмэн дуу алдаад Цэлмүү дуугаа царилчхад аваа юм а гэж бодсноо. Нэрээ аав ээж нь байх ёстой. Хоёулах нач байна гэж байхгүй гэж өглөн төрхөн тайвшраад утсаа гарган Цэлмүүний ээж рүү залгалаа. Гэвч аав ээжээр нь баг дүүтэй нь хөдөө яваа гэдгийг мэдээд найдлага бүрэн тасарч атаа хорсолдоо автан боож өгөх шахав. Ядаж байхад самдан үе үехэн залгаад бөөн төвг. Цэлмүүн охин биеэр байгаа. Энэ хоёр унтчихвал намайг саруул нэг нүдэрэж харахгүй. Унтаагүй ч магад яарэ гэж бодон гэрлүү нь орохоор шийдэн машинаасаа буулаа. Саруул хэдийгээр маш их ядарч байсан ч Цэлмүүний янаглалд тэссэнгүй нэг мэдгтэл түүний бариу халуун өдрөө рүү эргэтнээ шургуулчихсан шад пад дуу хадаан бүлж байв. Өөлөх юмгүй гойлог бий, хөөхөн царай, тэрүүхэн дэндээ бомбах жижигвтер хөх гээд бүх зүйл нь үнэхээр дур булаам харагдана. Нэвт хөлрөн шалав норсон хэдээж зүрх нь хурд таяа зоглон амьсгаадан байвч Цэлмүүний гоо сайхан бүхэнд автах саруул улам шунаглан бүссээр байв. Гэвч тавих янзгүй. Өдрөөлөн гүн шургалан орж гарan дотор ханыг нь өрн туйлаас гоё мэдрэмж төрүүлэх энэ агшинд бүр автсан Цэлмүүн нүдээ тасаанан уруула хазангаа хэмээн уяхан хоолоогоор гиншин хөлөө улам алцайлган өөдөөс нь улам тэмүүлнэ. Хичнээн жижил энэ мөчийг хүлээлээ дээ. Ямархан байх болоо гэж үргэлж айдаг байсан энэ учрал гар хангалах төдийхнөр төсөөлж алсан эрэмийн цэнгэл галзуурм сайхан байсан болохоор Цэлмүүн зогсоо заагүй морилзэн гиншиж нэг мэдхэд энэ орчлонгоос тасран яг л жингүүдэх мэд тийм тансаг зүйлд автж орхив. Өнөөх айхтар час хийсэн өвдөлтүүд орсоргүй алга болж бүх биеэрээ залуу дуусчихсан юм шиг нэгэн хүн болчихсон юм шиг санагдана. Чамд хайртай хэмээн тэсгэл алдан үгэлсээр ухаан санаа нь орж гарan салган дур ханаж орхив. Яг юу болсныг ч ойлгосонгүй. Ямар гоё юм бэ хэмээн чарлснаас ч анзаарсангүй. Цэлмүүний өдрөө жижигнэн чангаар хавжиж биеийн чангарсаар дур ханаж орхихыг анзаарсан саруул охиныг дуртаяа эргүүлэн дөрвөн хөллүүлээд араас нь углан хэдэнтэй таш дуу хадаан хүчтэйхэн бүлээд гэж
өгдөггөн архирсаар үрийн сунгаа гүрүүлзүүлэн шахлаа. 15 дугаар хэсэг төгсөв. Совилогч 16 дугаар хэсэг. Эргэлзэх өмгүй шатаар өгсөөр цэлмүний гэрийн хаалган дээр ирсэн ч арай л шууд хонх дарсангүй төр зогсов. Зулаагийн хор шар гэхээс илүүтэй дур хүслэн туйлаас их хөдлөж үтрээ нь аль хэдийн чигт нь орж эргүүнэн жижигнэж байв. Хаалган чихээ наан чимээ чагнаж үзэх үед огт анир алга. Гадаа байгаа машин гарцаагүй мөн дөө гэж бодсноо. Цэлмүү ичимхий залив дөмбөгийг сууж байгаа нь тодорхой. Сая дэлгүүрээс уух юм авдагч хэмээн амандаа шивгэнснээ хаалганы хонхыг тасалтуулан дарлаа. Ашгүй хөлийн чимээ дуугарах шиг болсноо төдөлгүй намжин болчихов. Шүрмэслэг булчинлаг биетэй царайлаг хөөрхөн залууд охин бие зориулж тэгээд ч зогссонгүй гүн таашаал авсан цэлмүүний хазрыг гарan хайр ундран цай бэлтэн зогсно. Өдлөг бүрээд өдрийн шархиран өвдөж салтаа нь хөндөөрлөвж энэ бол зовлон биш жаргал байлаа. Тэрээр нүцгэн биен дээрээ нэмгэн халаатай нөмөрсөн байхаагаад биеинд нь яв цав наалдаж гойлог биеийг нь улам тодтохоо хайж. Одоо тэр туранхай намхан төрсөндөө үл гутрана. Цаашид ч гэсэн ноомой дууга байхаа болон хүсэл зорилгоо ирээдүйхээ төлөө юу ч хийсэн бэлэн мэт санагдан бэр хүч нь амдагдах мэт урам зориг дүүрэн байв. Угаалгын өрөөнд ус шаагах чимээ сонсдох нь хайртай саруулна усанд орж буй тэрэ. Гэнэт хаалганы хонх дуурах шиг болов. Хэн байдаг вүлээ гэж бодсоор дөхөж очин шагаавчаар харвал зулаа зогсож байх нь тэрэ. Цэлмүү эхлээ сандран очиж яхаа мэдэхгүй алмаарсан боловч тэр одоо годгор охин биш болсон. Харуул хараг, орвол орог гэж зориглон бодоод хаалгаа нээлээ. Зулаа хөмсгөө зангидчихсан, хацар нь улайчсан хүн шөөхөн орж ирээд ээш дэс сэлбэлцэн харснаа минь дусч үгүй. Танаас зочинтой байгаа мó? Тийм ээ. Цэлмүүний зоримог хариултанд гайхширч орхисон зулаа. Аа. Гадуур хувцаа тайлахдаа эрэгтэй хүний хөрөн олж хараад хин бэ? Найз залуутай болж хаад нугаатал хэмээн жумгнав. Тэр цэлмүүнийг зоригтой байгааг хараад саруул биш өөр хүн гэж бат итгэж байсан боловч цэлмүүний саруул байгаа тариагаа хэрэгсэн гэсэн үг эгээтэл тархиар нь татаад авах шиг болон сум тусав. Чи яава оролдоо танихгүй хүн шиг биш үрхэд хэмээн цэлмүү хэлэхэд сая ухаарсан зулаа. За гэж сулхан дуугаран томроонд орон буудан дээр сав. Цай яглан тавг дөхүүлэн өмнөр нь гүөх цэлмүүний нүцгэн байгааг сая анзаарсан зулаа. Оо хэмээн уулгаалдахтаа зэрэгцэн угаалган өрөөнөөс саруул том альчуур биеэр ороочихсон гарч ирхэн тэрэ. Эхэндээ эрднээс имэж байсан нөгөө залуус орж гарan арх нэмж уусаар байгаа бололтой улам согтуурхан үг хэлэн хурцтаад ирэв. Цагдаа дуудаад орон баривчлуулмаар байсан ч эрдэнэт нэгэн бодол бий. Дүүнэр алба хагаад ирсэн юм байна. Ууж идэлгүй яхав. Гэхдээ соёлтой байна шүү. Харваас ухаалаг сайхан залуус байна. Гэвчлэн янзан бүрээр аргадахыг хичээн суусаар. Харин нөгөөдүүл нь тайвшрах биш улмал дөвчгнөн. Та энэ охины өвөө нү? Манаач нү? Сахиад зуучих юм аа. Өвөө гэртээ орооч бидэнд ярих юм байна. Хөөе худалдагчаа нэрээ хэлчихэл дээ. Бас л гойхоо охин байна шүү. Гэвчлэн жалжцгаана. Эрдний уур омог маш их хурж байсан ч тэцсээр л байлаа. Яг үнэндээ тэр халам цуу хэдэн залууг өлхөн дөнгөчхөө мэдэж байгаа ч огтхон ч хөдөлсөнгүй байдлыг харцнан нэлээд хэсэг сууснаа саруул руу залгалаа. Цэлмүүн саруул хоёрыг нэгэнт ойлгосон зулаа уртаар санаа алдаад гэнэт их тайвширчхав. Төрүүхэл бараг багтарч өгөх гэж байсан хүний сэтгэл уужран цэлмэж би ганц сайхан найзынхаа дурлалт хүнд санаархаад л ингэж болохгүй гэж дотроо бодон цэлмүүн бид хоёр үе зайгүй найзууд ингэж хараа олохыг харах сайхан байна. Ёстой гой хосууд болно. Гэвчлэн найзыгаа дэмжин хөхөн баясаж суув.
Энэ үгэнд цэлмүү ихэд баярлавч саруулаас үл элэг имэн хазар нь улайчсан төрүүхэн задалсан арх ундаглан байлаа. Саруул архинаас нэгэнтээ хүрдэж орхиод хайр гэхээс илүү сайхан учрал амьдралд гоё дурсамж үлдээдэг. Насан туршин амьдралыг шийдэх амар биш гэж намуухан агаад шийдэмгий хэлэхэд зулаа өлгөн авч нэрээ тийм шүү. Гэхдээ л та хоёр яг таарна гэд сэтгэлийн үнээс энэмсэглэн байв. Тэгснээ цэлмэнэ хоёлаа саруулд нутгийнхаа барыг танилцуулъя л та. Манай ахлах сувлагчийг чи танина да. Өнөөдөр уулзъя гэдээсэн. Цэлмүү юм хэлсэнгүй. Саруулыг юу хэлэх болоо гэсэн янзтай ажиглана. Бэ цэлмүүнийг хоолнд авах өртөө. Аятайхан хятад олтой ресторан байвал орсон ч яах вэ? Гэхэд өнөө хоёрч дэмжин дараа нь караоке оръё хэмээн шөөгөв. Гэвч ийм юм болох учиргүй байж саруулын утас дуугарч эрдэнэ яг одоо базрынд хүрээдрээ чухал хэрэг гараад байна. Хурдал гэснээр саруул надтай зүг ажилдаг ахад нэг юм тохиолдож би явлаггүй болохгүй. Хоолнд маргааш орё гэд ээлтгхэн уучлалт гуйчгаад гарч одлоо. Саруул машинда суусан хойноо совдаагаас ирсэн согтуу залуус дахиад л ирчихлээ. Ирэхгүй мө гэсэн зурвсыг сая хараад базрын гэрлүүд давхив. Дэлгүүр рүү ороход цэрэг хувцастай 3 залуу чанга ашигчин зогсох хагаад эрдэнэ тэднийг аргадан гуйж цаана нь совдаа нулимс цэглэгнүүлэн зогсож байлаа. Эрдэнэ "Оо, та гурав наад залуутайгаа уулзрал. Ойхны найз залуу" гэчгээд жишимж үгүй цааш эргэв. Совдаа уйлагнан "Энэ гурав намайг торомжлоод байна. Дэлгүүрээс гарч өгөхгүй. Хүмүүс ирж худалдаа хэлэхгүй юм." Гэхдээ нь саруул дүрсхийн "Та гурав гараад ирдээ. Яадаг золигнууд вэ?" Гэхэд өнөөдөл нь "Чиний найз өх юм уу? Чи хөгшин юм байна шүү дээ. Гар бүр захтнаад байсан юм. Гарахаас татгалзахгүй шүү" гэцхийн гуйвсаар гарцгаав. Совдаа сандран "Эрдэнэ ахаа, та бас гарал да. Саруулын хөл гэмтэлтэй байгаа штэ." Гэхэд эрдэнэ мар инээн "Найз охиноо хамгаалж чадахгүй бол энэ саруулыг хаяарай. Совдаа, ойлгосноо?" гэд улам чанга инээлээ. Гайхаж гүйтсэн совдаа гадагш гарвал боорлон дайрах өнөө 3-ыг саруул ёстой л болгож өгч байлаа. "Ахаа байя. Уучлаарай, бидний буруу" гэлцэн хэлээ унжуулаад эрцгээжээ. Эрдэнэний тооцсон ёсоор бүх зүйл болж нэг харахад саруулын ингэрд асчсан совдаа "Дахиад энүүгээр битгий ирээрээ та нар" гэж тодчанга хашгирч байв. Саруулыг гарч одсны дараа ямар нэг таагүй юм болж идэв. Юу болсон болоо гэцхэн цэлмүүн зулаа хоёр түгшин бодож суудал удалгүй саруулаас жоохон асуудал гарч орой очиж тариа хэлэх гэ бодъё. Гэхдээ яаж ч магадгүй гэсэн зурвас ирэв. Нэгэнт цэлмүүн саруул хоёрыг хүлийн зөвшөөрсөн зулаа "Хаана байгаа юм болоо? Хоёул очих юм уу? Чи асуучих" гэхэд цэлмүүн бодлогшрон хэсэг дуугаа сууснаа "Яах юм бэ? Орой ирнэ гэсэн байхад хүлээжл байхаас" гэд санаа алдан "Хамт яваа хүнд нэг л юм тохиолдсон бололтой. Саруул гайгүй ахаа" гэв. Зулаа гэнэтхэн эрднийг санан "Өө нэрээ нэг ахтай яваад байсан. Нилээн уудаг барийн ах байна лээ. За найз нь явлаа. Саруул завтай болвол хамт хоолнд орно шүү" гэчгээд гарч одлоо. Насан туршин амьдралыг шийдэх амар биш шүү дээ гэж тодхон хэлсэн саруулын үгийг нухацтайхан бодож суусан цэлмүүн "Тийм ээ. Гэхдээ би энэ харийнхаа төлөө тэмцэх ёстой. Нэг өдрийн учирлыг насан турших болгохын тулд ингээд санаа алдаад суугаад байх утгагүй. Хожим харамсна. Бүтсэн ч чадах бүхнээ хий" гэж бодон саруул руу зурвас бичиж эхлэв. "Асуудал нь шийдэгдээ юу? Юу болсон бэ? Хүлээ ахаад гэмтээч вэ? Болгоомжтой байгаарай. Хариу бичлээ. Санаа зовоод байна. Хараа." Тэр "хараа" гэдэг үгийг биччихээд хэдэнтэй устган яах хэсэгтээ эргэлзэн байснаа эцэст нь зориглон бичээд явуулчихв. "Хайртай л юм чинь яадгийн" гэж өөрийгөө зөвтгөн бодож суудал
Хөл гайгүй. Жоохон завгүй байна. Харин хайр гэдэг үгийг хамаагүй олон бүх хэлээрээ. Энэ үг юу юунаас илүү үн цэнтэй байх ёстой шүү. Гэсэн зурвас саруулаас иржээ. Дэмэл бичиж хасчихтгэл байж. Хэмээн ичингүрэн бодолд автсан Цэлмөн одоо зөвхөн 10 цагийн тариандаа саруулыг ирээсэ гэж л хүлээх үлдлээ. Нээрэл хайр гэдэг үг цөөхөн хэлэгдэх тусам үн цэнтэй байдаг бах. 16 дугаар хэсэг төгсөв. Совилогч төгсгөлийн 17 дугаар хэсэг. Гадна бөө юм болж байгааг базар мэдсэн ч орсонгүй. Орох гэсэн ч Эрдэнэ сөөртэй юм биш. Чэ зүгээр л хоолоо хийж бай. 2 хүүхдийг илүү дотн суулгах арга байна. Гэд хавтуулсангүй аж. Цэргийн 3 залуу уучлалт гуйчхаад умхамгүй алга болсон хойно Эрдэнэ. За би орлоо. Чэ дэлгүүр хатал сувдаад хань болж бай. Гэснээ юм хом эзнөө. Хөл чин зүгээр үү? Гэхэд Саруул эцэн хөл бүр аваа шүү. Маргааш эмтэд үзүүлээд хоёулаа буцъя да гэлээ. Совдаагийн царай хувс хийхийг анзаарсан Эрдэнэ бэй гайгүй бол ажил яах вэ? Аян даваална. Өнөөдөр хоёулаа энд хоно. Буудлаас бүр залхлаа. Гэчгээд нүдэрэмсээр гарч одов. Төрүнхэл урам зоригтой инээд хөөртэй байсан Совдаа маргааш буцхандэ гэж бодох бүрдэл өөрийн мэдээлгүй зүрх шимшрэн сэтгэл нь хоосорч орхив. Түүнийг дууга хураачхыг анзаарсан Саруул чи яав? Гэнэтхэн тагдуугүй болчих чинь. Таны буцна гэхээр л хэцүү байна. Саруул инэв хэлэн за тавшраа худалдаага хий. Хүмүүс орж ирээд байна. Совдаач юм дуурсангүй цааш эргэн бараагаа зарж эхэллээ. Уг нь ганцаараа байх тундуртай Цэлмөн энэхэн хооронд үнэхээр их уйдав. Гадуур дотор тэнэх дургүй грамтай дээр ихэвчлэн ном уншиж зурагт үзэн өдрийг өнгөрөөдөг байсан ч энэ удаа төвчж сууж чадахгүй ганц харджээ. Юутай гойхон мэдрэмж, юутай гайхан таашаалав. Үүлэн төвөх тийм л байдаг болов уу гэмээр тэр жингүүдэл тэр бал бурмын амд түүнийг үнэхээр гайхшруулж үй өөрийгөө толдон байн цагаа харна. Ном уншижээ суулсансан бол нэг мэдгэтэл цаг хугацаа урсан өнгөрчихсөн байдагсан. Саруул руу хэдэнтэй зурвас илгээсэн боловч хариу алга. Ирэхгүй бол яана гэсэн айц төрөвч түүнд гомдох эрх байхгүй. Ядаж тариагаа хэлчихгээд яваасай. Царайг нь харж хоолойг нь сонсгосон. Өмнө нь зулайг хэтэрхий олон залуустай уулздаг хэмээн буруутгаж асан тэр Эрмийн цэнгэл ийм амттай байхад аргачгүй юм даа гэж бодчих үзв. Цагийн зүг яг л зогссон юм шиг явж өгөхгүй байсан ч эрх биш мөлгсөөр 9 цаг 40 минутыг заалаа. Жингихтүү хазаар утсанд нь зурвас сэрмэгц догтлон харвал өнөөдөр амжихгүй нэ. Тариагаа эндээ хэлэхгэр боллоо гэсэн байв. Ирэхгүй нэ. Цэлмөний хөл тамир алдарн доош сууж мөрөн чигчгнэн мэгшлээ. Цэлмөнд очих боломжгүй гэж биччихэд Совдаатай хамжилсан дэлгүүрийг нь хаагаад гадагш гарахад охин өөрийн ирэхгүй налаад ирэв. Даарсан аятай бүх биеийн чичигнэн. Яг л цэцэгшид эмзэг турих юм. Ингэж бодоод түүнийг өхөөрд нь тэрвэрж балбурмын амтд дуруулнаас нь зөөлхөн оцлоо. Яг л цэцэг шиг англи мөнөртэй юм аа. Совдаагийн бүхэл биеэр цахилгаан жирүүнэн гүүх хаятай болж Саруул руу шахан наалдахад бомгор 2 хүүхэн цээж гिचгдэх нь үнэхээр дур булааж сэрэл өдөөн байв. Саруул ахад л дур хүсэлтэд автан Совдааг нүүр нүдгүй үнсэн чихэнд нь хушууганаа амсгаагаараа гिचгдэн гадаа сэрэх хүн байна. Орё л доо гэж тэднийг ороход Базар Эрдэнэ 2 ширээ дүүрэн хоол бэлтчихсэн. Аль хөөхтүүд минь гараа угаагаад сууж хоол оройдчихлоо. Зэрэгцээ цугаарай. Нуруу турунж ойролцоо юм. Дэлцэн хөл болцгов. Амталж харсан үхэр дахианы мах шин ногооны салаад махан зууш гээд эрэгтэй хүн хийсэн гэхэд итгэмгүй
Арын шүс сасгарам хоолыг амтрахан идэцгээж мэдээж хундаг дүүрэн архи сүгнэж эхэлсэн нь тодорхой. Эрдэнэ шартаад байсан болохоор саруул хундаг хоосон буцаасангүй. Эрдэнэ ахаа, нөгөө тариа хийх хүн яасан бэ? Цаг өнгөрлөө. Гэхэд өнөөх нь уулга алдан нээрээ тийм базраа нөгөө хүн лүгээ яриарэ. За одоохон гэсээр базар утсаа гаргах зураа. Цовда. Миний охин өрөөнд ор зас. Саруул нь тариагаа хэлэх ёстой. Охин ичин улаасан ч дотроо тун дуртай өрөөлүгөө орж явчихав. Бүгд л өөрөмсөг хандаад байгаад тэр бүхэл охиныхоо өрөөнд ор зас гэхийг сонссон саруул гайхан тэнгэлцгээд юунда зогсов? Ороо тухтай хэвдэж бай. Одоохон тариа хийх хүн ирнэ гэж Эрдэнэ шахамд болов. Нойр дутуу архи уусан дээр нь гэрийн халуун гээд энэ бүхэнд ноцоор нь зөөргөмлөж байтал тариа хийх хүн ч ороод ирэв. Сайн байна уу Савда? Найз залууч нь өвдөө юу? Гэх нэлээд аманцардуу бүсгүй том хөхөө булцалзуулан сурмаг хурдан хөдлөн дусал залгалаа. Хөөхөн залуу байна шүү. Манай Савдад яг таарна. Гэхэд охин туяагчээ та над амаа. За яах вэ? Худлаа юм уу? Гэснээ Анаал хөхөө сугсалзуулан тастаас инээж энэ базар ахыг дээ. Намайг хизээч гуйж үзээгүй ээж сайхан шоудаж байхад дуудаад гэж суутал гаднаас базар орж ирснэ. Юу гээд байна. Ганц тариа залгаад явхад их цаг орлоо юу? Алив ийш орж юм ид. Уусан ч болно. За sorry. Сувдагийнхаа нөхөрт тариа хийж өглөхүү дээ гээд ахиад л тастаас инээхэд базар Өшчи тэр жолоочоо дуудал да юм идэг. Нэрээ тийм Сувда миний дөө гараад машины жолоочийг дуудчих. Зулаа гэдгэн шүү. Сайхан мах хэдээд авъя хэмээн бараг л нэг амьсгаагаар урсгаж орхив. Ахлах зовлогч нь хэд залгасан болохоор зулаа тэр даруй дуудсан газар нь хурж очиход 30 орчим насны бибилтер сайтай хоёр залуу байсан нь тасагт нь хэвдэж байсан хүмүүс үнэхээр мөн байж. Мэдээж нэгнээ мэдэх тул бишүүрхэж нэрлэгсэнгүй. Хоолсны дараа өнөөх залуус караоке орохыг санал болгоход сэтгэл санаа тогтворгүй байсан зулаа татгалцсангүй. Хамт гарцгаажээ. Караоке ороод дуулж сүйд болсонгүй. Шилэм задлан тойруулж ярианы сэдэв задгааран бүкс бөөрлөө шилжин инээд ханаад болж байтал туяагийн утас дуугарч хүнд тусал залгаж өгөх болоод ирсэн нь энэ байжээ. Зулаа жоохон балгасныг ч хэлэхүү туяаг хурдлаасаа гэж яаран сууж байтал нэг охин гарч ирээд таныг ороод ир гэж байна. Хоол идгэнэ гэхэд саяхан хоол идчихэд юу вэ гэж бодон даган ортол зүс таних хүмүүс ч байж гэнэтхэн учрыг ойлгон туяагчээ явъя өнөөдөр хүлээж байгаа хэмээн ударсаар тэндээс гарцгаав. Оо цамтны царуултаа ирсэн охин байна. Яасан ч царайлаг хөөх юмтэй гэж бодон явлаа. Нэрэл энэ хугацаанд юуж болоод өнгөрчихв? Тариа хийлгэх зур маш их ядарснаа мэдэрч бодол тавтан хэвдэх сарвал нэг л мэтгэд нам унтаж орхижээ. Чухам хэдий удсын бүү мэд нэг сэрхэд Савда түүнийг тас тэрчгсэн жигэтхэн амьсгалах нь мэдрэгдэнэ. Гараа аяархан явуулан тэмтэрч үзвэл охин чармаа нүцгэн харин өөрөө хувцастайгаа. Ааваасаа жимээхгүй ингэтлээ тэмүүлэх гэж саруул эцэст нь Эрдэнэ болоод базрын санааг ойлгож мошилзан инээмсэглээд надад охиноо даатгаж байгаа нь энэ гэж үү? Гэтэл би дааж авч чадах уу? Бас зэлмүнийг. Сувда сэрүүн байсан уу эсвэл сая сэрвүү өндийж ирээд яасан хунтва их ядарчаа дээ. Харин тийм ээ. Урьд нь хоёулаа нойр дутуу хонсон шүү дээ. Миний нойр хүрэхгүй байна. Бүрлээж унтмааргүй байна. Тэгээд ч маргааш амралтын өдөр нэрээ тийм гээд саруул түүний хамрыг зөөлхөн чимхэн эгдүүтэй залуу минь би засмар байна. Яах вэ? Угаалхан өрөө оролдоо. Аав чинь байхгүй явчихсан. Дүүнрийг аваад бас Эрдэнэх. Юу? Хоёулах нь байгаа хэрэггүй. Тийм ээ. Аав чамд их сайн. Саруул өндийн босоод Сувда гингэрдээ наан тэрвэрч
надад итгэсэн юм байна. Харин би. Тэгээд угсган босож угаалган өрөө рүү орчихов. Цовдагийн зүрх турхан зээжиндээ багтаж ядан цохилож бяцхан төгшүүр төрсөөр хоцорлоо. Толинд өөрийгөө удтал ажиглан зогсох саруул өөртөө хандан залуу минь зугаалцах цаг чинь дуусчээ дээ. Ингээд цэг тавь. Түүний зүрхэнд халуун цус бүхэл биеийн судас дамжин нэгдэр цугларах аятай цээжинд нь халуун төөнөн Европсын гайхалтай мэдрэмжинд эрэхгүй автан гэгээн хайрын тансаг аялгау дуурсах шиг болох үед хаалга онгоон сувда бөмбөгөнтөл чичирсээр орж ирлээ. Саруул зураг шиг сайхан үзэсгэлэнтэй охиныг тэрэн аваад тийм ээ онгорхон минь би чамд хайртай. Өөрд үнэн ч хайрлана. Амлээ гэж тод чанга хэлээд бурман амттай ягаахан уруулыг нь шимэн үнслээ. Төгсөв. 2023 оны 12 сарын 29. Буйтхан уулын мухарт бичиглэв. Зохиолч Эстинү. Сайн мэна сонсогчдоо. Та бүхэндээ зохиолч Эстинүний совилог чимээх туужийг бүрэнхээр нь хүргэж дуслаа. За тэгээд зохиолчтойгоо ярилцаад дараагийнхаа зохиолыг та бүхэндээ хүргэх болно. Та нар нэрээ хаалттай группт ямар зохиол уншигдж байгааг мэдж байгаа лөө? Шантаж гэх эротик зохиол маань бүрийхээр орсон байна. Адам ээжийн хайр гэсэн зохиол маань бүрийхээр орсон байна. За тэгээд одоо бичигдэж дуусаагүй байгаа ангуу чимээх зохиол маань 8 байна уу 7 дугаар хэсэг хүртэл орсон байгаа. За тэгээд удахгүй дахиад нэмээд орно. Бидэнтэй цуг байгаарай. Тусгай группт орохыг хүсвэл над руу доор байгаа линкээ аль нэгээр нь холбогдоод тэгээд групп руу ороод тоглон суугаад таалан болгоорой. Маш их баярлалаа. Баяртай.